Үхрийн орд. Үхрийн ордынхаа энэ өдрийн мэнд хүргье. Үхрийн орд 5 сард ямар байх вэ гэж. Үхрийн ордын тухайтад бол одоо Цолмон гараг буюу Венера гараг таны 12 дугаар гэрт бүтэн 5-7 хоногийн туршид байх нь. Дээрэс нь Үхрийн орд буюу одоо 4 сарын 27-нд шинэ сар гарч байгаа. Шинэ саргаа мөн одоо Үхрийн ордод гарч байгаа. Шинэ сар таны 1-р гэрт байна гэсэн үг. Тэдгээр гэхээр бол таны одоо өөрийн чинь ажил амьдрал одоо өөрийн чинь илэрхийлэх бүх зүйл гэсэн үг. Тэгэхээр шинэ сарын нөлөөгөөр бол та юунд анхаарах ёстой гэдгийг нь бол одоо тодорхой тэр шинэ сарны нөлөөгөөр өсөж байгаа үйл явдлууд танд тодорхой заагаад өгнө гэсэн үг. Ерөнхийдөө энэ шинэ сар гарч байгаа 1-р гэр бол үйл явдлын тодорхойлох тол гэж бас хэлдэг. Бас нэг юм ойлголт байдгийн байна. Тэгэхээр таны удирдагч гараг болох сугар гараг буюу Венера гараг тий. 12 дугаар гэрт байна гэхээр бол энэ нь хайр дурлал одоо хин нэгэн хүнтэй хуваалцдаггүй зөвхөн өөрийнхөө дотор сэтгэл өөртөө зөвхөн хадгалдаг тэр тийм нэг одоо нууцлалдаг гэх юм уу? Тийм хайр дурлал ихэнхэлдэг гэж. Дээрэс нь ерөнхийдөө 12 дугаар гэдэг бол бас тийм хувийн орон зай нэг олон хүнтэй ингэж хуваалцахааргүй. Зөвхөн одоо тусгаарлагдмал байдалтай эсвэл одоо бүр нэг тусгай бүр аралтай ажилдагч гэдэг юм уу? Эсвэл бүр ийм тусгай лабораторид ажилдагч гэдэг юм уу? Иймэрхүү байдгийг илэрхийлэх юм байна. Гэтэл тэр нь Соломон гараг тэр ордод байгаа гэдэг бол тэгээд хувийн орон зай өөртөө зориулах, өөрийгөө хайрлах, өөртөө илүү анхааралтай байх. Тэр гэсэн асуудлыг хөнднө гэсэн байна. Тэгээд дээрэс нь бас бодгоо 12 дугаар гэрт олцгол орон зайг илэрхийлэх болохоор алсын аялал гэдэг нь гарах болдог ч юм уу те. Тэгээд дээрэс нь Соломон гараг бол Соломон буюу Венера гараг шүү дээ. Энэ бол хайр дурлал, өр хөөхд. Дээрэс нь бас мөнгийг илэрхийлдэг. Тэгэхээр танд мөнгө санхүүтэй холбоотой холоос судалж ярмаар мэдэрдэг холын санхүүжилт, гадаад орны санхүүжилт гэх юм уу тийм асуудлуудад бас анхаарал хандуулах хэрэгтэй болдог ч юм уу. Нэг иймэрхүү бодол үүснэ гинэ. Өөр нэг зүйл бол Плутон гараг. Плутон гараг одоо энэ цараас эхлээд ретро хөдөлгөөнд орж байгаа энэ гараг одоо Плутон гараг таны энэ сараас эхлээд энэ үе 5 сараас эхлээд 10 сар хүртэл таны 10 дугаар карьер, ажил төрөл, нийгмийн статус, гэрлэлт хүүхэд энэ бүх асуудал бас нэлээд одоо ээж харах, зөхиж харах, урд хийсэн одоо алхмуудаа хэргэж хянах юм ретро хөдөлгөөн учраас дандаа хийснүүдийг ярих ийм нөхцөлийг танд дандаа санал болгодог. Тэгээд дээрэс нь Меркури буюу бууд гараг бол таны 1-р гэрт бас орж иж байгаа ба энэ сар. Меркури гараг буюу бууд гараг бол одоо ер нь бол 5 дугаар сарын 4 сарын 5 дугаар сарын 1 онцлог бол 3 сарын туршид дандаа ретро хөдөлгөөнд байсан гараг бүгд урагшлах хөдөлгөөнд орсон байгаа. Тэгэхээр энэ бүх одоо дандаа хойш тэгдэжсэн жоохон саадтай байсан жоохон шийдвэр нь одоо яаж гарах нь тодорхойгүй байсан зарим нэг асуудлууд бол энэ 4 сарын сүүлчээс эхлээд 5 сар бүтэн маш тийм эрчимтэйгээр урагшилж ажил төлөвлөгтэй байна гэж сургаачид яриад байгаа. Тэгэхээр булгаргийн нөлөөгөөр бол шинэ мэдээ, шинэ одоо гэрээ хэлцээр бидэрт одоо ахиц харах уулзалт одоо хэлцүүлгийг төлөвлөх гэдэг гэх мэтэр ийм асуудлууд өрнөхнэ. Тэгээд өөр нэг зүйл бол магадгүй зарим нэгэнд одоо энэ үед шинэ сургалт, шинэ одоо хөтөлбөрт оролцож карьераа өөрчилдөг ч юм уу тийм нэг юмрхүү ажил төрөл карьер нийгмийн статус гэхээр бол одоо зарим нэг гэрлэлт баталгаажуулалтаас болоо тийм нийгмийн статус өөрчлөлт нэг ч одоо жишээл ганц үе байсан бол гэр бүлтэй болно гэдэг чинь их юм орох гэсэн статус өөрчлөгдөж байгаа. Магадгүй хин нэг хүүхэд төрүүлсэн байлаа гэхэд ээж аав гэсэн одоо
нэрийг аваад бас статус өршөлтөх ингэж үзэж байгаа. За тэгвэл 5 сарын 12-нд Тэргэл сар таны 7 дугаар гэрт гарч ирэх нэ. За Тэргэл сар. За энэ бол ерөнхийдөө бол тухайн одоо Тэргэл сар бидний одоо 15 сар гэж хэлдэг те. Хамгийн сар хамгийн томрох хэсэг Тэргэл сар гэдэг ба штэ. За энэ үед болж байгаа үйл явдлууд бол бас л дараагийн одоо бүтэн одоо жилийн биш сарын туршид үргэлжлэх үйл явдлыг бас анхааруулдаг. Гэхдээ тэр үед болж байгаа үйл явдлууд бол бас л нэлээд тийм онцлох ёстой шүү гэсэн одоо тохиолддог гэж хэлдэг юм л да. Тэгэхээр энэ 5 сарын энэ 15 гарч байгаа энэ Тэргэл сарыг болохоор энэ барууны астрологчид их онцгой гэж хэлээд байгаа. Энэ нь болохоор одоо нөгөө Лилит гэдэг одоо тэд нар болохоор хар сар гэж яриад байдаг. Одоо Ведийн цухагаар бол ийм кармын холбоотой үйл юм одоо тийм цаглаа энтертэй их холбоотой их төстэй бас нэг тийм тайлбар хэлээд байдаг. За тэгэхээр энэ болохоор нөгөө Лилит гэдэг нь бас ингээд яг тийм дэлхийн одоо нарыг тарсан 9 гараг шиг тийм гараг бас биш. Одоо жишээлбэл Ведийн цухагаар бол нөгөө Раху Кету гэдэг хоёр одоо сарны хойд өмнөд уулзрыг хэлтгтэй адилхан барууных болохоор энийг харсаар тэр гэж бас нэг арай өөр төвөөр аваад идэг байхгүй юу. Гэтэ энэ болохоор 9 жилийн туршид нэг юм сансрын одоо юм 12 ордны тойрох юм байна л да. Тэгэхээр энэ болохоор таны энэ удаад энэ жилийн одоо 5 сарын 12-нд Тэргэл сар бол таны 7 дугаар гэрт гарч ийна гэдэг бол 9 жилийн өмнө бас яг энэ 7 дугаар гэрт чинь яг энэ одоо бас юм кармын занглаа гэмээр энэ цэгтээ бас энэ одоо цэг тохиож ижил да. Тийм болохоор 9 жилийн өмнө 7 дугаар гэр гэж байгаа болохоор хайр дурлал, нийгмийн харилцаа, түншийн харилцаа гэдэгт бас чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр энд одоо тэр үед романтик харилцаа 7 дугаар гэрт чинь ямар үйл явдал болж ийсэн. Энэ бүхнийг яг л тэр үеийн одоо энерги дахин давтагдах тэр үеийн одоо үйл явдлууд ерөнхийдөө их төстэй үйл явдлууд дахиж давтагдах юм магадaltaй байдаг гэж баруун үзрхаач яриад байгаа. За тэгэхээр тэр үед юу болж исэн бэ гэдгийг эргээд цаана. Тэрэнд 9 жилийн өмнө гэх юм мэдээж 1900 биш ээ 2016 он борж байж таарч штэ. За тэгэхээр тэр үед юу болсон бэ гэж. Тэгэхээр энэ кармик гэдэг болохоор л тэмүүллийн өвдөлтөй холбоотой энэ төргийн явчихаараа барууны зурхаачид бол одоо ийм кармын заглаа гэдэг иймэрхүү юм бол нэлээд тийм жоохон айцтай, хүйцтэй, жоохон тийм болгоомжлох хэвээр ямар харилцаанд байсансаа татхаар жоохон тийм чиг тал юм байсан бол тэрийг одоо эргэж хараад одоо бас яг тэр төвшөнд эргээд одоо тийм таагүй асуудалд орохгүй тулд эргэж хараарай. Тэр гэсэн тийм зөвлөгөө өгöd байдаг. Харин Ведийн зурхаачд бол энийг зөвхөн одоо тийм юу гэдэггүй заавал тийм таагүй байх бас албагүй гэж хэлдэг. Тэгээ кармын одоо холбоо буюу үеийн өрөө холбоотойгоор маш өргөн хүрээнд авч үздэг. Тэгвэл одоо жишээлбэл бас нөхцөл тохиолоор зарим нэгэн байдлаар одоо сүнслэг болон энэлэг ертөнцийн тэр нэг бас нэг төлөөсүүд байгаа шүү дээ. Одоо үеийн өрөө гэдэг чинь бас төлөөс гэж ойлгочих болж байгаа юм болох санагдаад байна. Ямар нэгэн даалгавартай ирсэн бол тэр даалгавраа эргэж чи энийг гүйцээгүй шүү гэж сануулах нэг иймэрхүү үйл явдлыг зөвхөндөг гэж яриад байдаг. За тэгэхээр аль альнаас нь бас ерөөхдөө зүгээр санаад авчихна гэсэн яг тэр юм болно гэдэг гэсэн юм бол одоо бид шууд ингэж хэлчих бас хэцүү шүү дээ. За нэг юм. Тэгэхээр 16 онд болж исэн тэр нэг ялангуяа 7 дугаар гэр учраас хайртлал түвшин харилцаа нийгэм бус бүх харилцаатай холбоотой ийм үйл явдлууд болж мэдвэ гэсэн. Иймэрхүү тохиол сануулгыг хэлчихэж байгаа юм. За 21-нд болохоор 5 сарын 21-нд болохоор та нар таны хэд дуурайгч шилжиж байгаа юм байна. За 20 дугаар гэр гэдэг бол мөнгө. Гэхдээ мөнгө. Гэхдээ бол таны бүр жинхнээсээ өөрийнхөө хөдөлмөрлөж олдог мөнгө хэлж байгаа юм. За мөнгө өртөө асуудал бол нэлээ яах нэ? Чухлаар тавигдах нэ гэж
За тэгээд дараагийнх нь бол Сатурн буюу Санчир гариг. Санчир гариг одоо таны 12 дугаар гэрт бас тавлаад орж иж байгаа юм л да. За тэгэхээр 12 дугаар гэр юу гэдэг вэ гэхээр хүн одоо гадаад аялал литер гэж хэлдэг. Дээрээс нь бол бас тийм философи үзэл баримтлал бас бусдаас тусгаарлагдсан тийм өөрийнхөө дотоод руу аялсан, дотоод одоо ертөнц рүү хаанцсан бас дээрээс нь оюунлаг сүнслэг байдал энтерт илүү нухацтай, илүү одоо сахилах баттай хандах энтер нэг юм үе. Сахилах баттай ч одоо юу хавдаг ерөнхийдөө бол сүнслэг оюунлаг талыг илүү одоо сонирхох судлах гэдэг юм уу. Тэгээд үүний тулд бол одоо бас өөрийгөө тусгаарлах, жишээлбэл бясалгал хийх, йог хийх, өөрийгөө одоо олохын тулд илүү одоо цаг зав зарцуулах энэ гэсэн иймэрхүү байдлыг бас хэлээд байгаа юм л та. За тэгээд энэ нь бол таныг өөрийгөө ойлгоход илүү тус болох. Өөрийгөө ойлгох дотоод хүчээ одоо батжуулж, өөрийгөө хуургах тийм ээ. Бясалгалын хүчээр ч гэдэг юм одоо тэр нэг одоо квант онлайнээр ярьдаг болчихсон жишээлбэл бясалгалын нөлөөгөөр оюун санааны тэр одоо маш хүчтэй тийм хувьсэлд орж болдог энэ гэсэн юм ярьж байгаа шүү дээ. За тэгээд далд ертөнцийг сонирхох тэр сонирхлууд бас нэлээд орж ирнэ. Иймэрхүү байдлаар одоо зарим нэг асуудлыг шийдвэрлэх энэ төр тийм сонирхол төрж магадгүй гэсэн байна. За тэгээд Сатурн бол мэдээж энд сахилах хариуцлага дандаа тийм яс одоо тэмдэг журмыг илэрхийлдэг гариг болохоор магадгүй хин нэг хүн одоо дотоод руугаа илүү хандна. Өөрийгөө одоо жишээлбэл зөвхөн одоо сайн сайхны үйлсэд зориулнаа л гэсэн бол тэрлэг одоо чинхнээс ингэж ханддаг ч юм уу те. Яг тийм зоригтойгоор тэрлэгтэй мөлчдөг ч юм уу. Нэг иймэрхүү үйл явдлууд бол тохиохтой. За тэгтээ Сатурн буюу Санчир гариг бол таны 12 дугаар гэрт орж ирснээс хойш 2.5-аас 3 жилийн туршид нэг гэртээ байрладаг гэсэн шүү дээ. Тэгэхээр таны 12 дугаар гэрт байна гэдэг чинь бол одоо энэ 5 сараас эхлээд 28 оны хүртэл 28 оны дундыг хүртэл энэ одоо дээрт орсон үйл явдлууд нэлээд итгэж хийнэ гэж. За тэгээд 12 дугаар гэр гэдэг бол бас нэг философи одоо үзэл баримтлал шашин одоо гэдэг юм уу? Шашны гэдэг нь одоо өөр шашин руу шилжин өөр үзэл бодол баримтлалыг илүү өөртөө одоо итгэл үнэмштэйгээр одоо дагаад ч гэх юм уу тиймэрхүү байдлыг бас илэрхийлдэг л дээ. Тэгээд дээрэс нь бас юм буйны үйл ажиллагаа нэлээд одоо цаг завыг зориулах хэрэгтэй маа энэ гэдгийг бас хэлээд идэг. Тэгэхээр ерөнхийдөө бол иймэрхүү одоо үйл явдлууд танд тохиох нэ.